За 5 дугаар станцын гүйцэтгэгчийг гэрээ хилцэл энд 7 хоногт дууссан. 10 дугаар сарын 17-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдаад гэрээ байгуулах эрхийг надад өгнө. Тэгэхээр бид нар 10 дугаар сарын 18 юм уу 19-ний өдөр 5 дугаар станцтай гэрээгээ байгуулна. За 20% дээр бид нар equity finance буюу 20% бид нар хариуцж байгаа. 80% дээр одоо нөгөө төр хувийн хвшлийн түншлэлийг эзэмшигч компани хариуцж байгаа. 5 дугаар станц бол 30 сарын дотор ашиглалтанд орох юм гэрээтэй явж байгаа. Ер нь бол Улаанбаатар хотод та бүхэн мэдж байгаа жил тийм олон станц эхлүүлжсэн ер нь бараг түүх байхгүй байх. Ирэх жил бол бид нар түүхэндээ 7 дулааны болон дулааны цахилгаан станц хосолсон ийм 7 төслийг одоо олон улсын санхүүжилттэй болон нийслэлийн санхүүжилтээр мөн төр хувийн хвшлийн түншлэлээр гэсэн ийм одоо нөхцлүүдээр хийх хэрэг. Ер нь цаашид бидний дараагийн хийх ёстой том алхам бол Амгалангийн дулааны станцыг дахиж 93 мегаваттаар өргөвөл зүүн тал Тулчинбанаас зүүнтлийн хэсэг үндсэндээ дулаан хангамжийн хувьд эрсдэлгүй болно. За үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хой талд нэг ийм хийн станцуудыг барьж байгуулах шаардлагатай. За Морингийн даваа, Яарам гэсэн, Зайсан гэсэн ийм байршлуудад бид нар хийсэн тохиолдолд одоо ойрын хугацаанд Улаанбаатар хот дулааны гачаалаас гарна гэдэг ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье.